Нийт яг цэвэр ашиг нь бол 25 сая төгрөг яг дансанд үлдсэн. Ер нь бол $200-ороо яваад өдөрт бол нэг 100 гаруй захиалга орж ирээд нийтдээ 6 сая авсан өдрийн борлуулалт бол хийж чадсан байгаа. Тэгэхээр гэр бүл маань бүр сүүлдээ хамтдаа яриад манай аав хүртэл манай жоохон дүү маань хүүг маань хараад тэгэл бусдны ерөөсөө уцтай зуралтал нөгөө 2 цагаас өмнө захиалгаа шивгэстэй бүгдээрээсээ цагтаа уралтаал. Тэрэндээс их баярлалаа гэж хэлэх гээл. Би болохоор хуульч мэрэгчлээ. Энэ бол нэг гар дээрээ бол нэг 4 сая төгрөг авдаг. Тийм байсан бол одоо яг өдрийнхөө орлого дээр цалингаа сарынхаа цалингаа авч чадсан. Crazy. Нэргүүл байт юм бэ. Тэгээд 60 сая төгрөгөөр 40 хоног дээр хийгээд дууслаа. Одоо хоёлаа өнөөдөр сайхан яг юу болов яав гэдгээ сайхан ярина. За 60 сая төгрөгөөр 40 хоногт хийчлээ. Ямар мэдрэмж авч байна? Ямар шүү? За ер нь бол хизээж төсөөлж байгаагүй ийм амжилтанд хүрнэ гэж бодож байгаагүй. Үнэхээр ингээд мөрөөдөлтөд хүрсэн шиг гэдэг шиг. Тэгэж санагдаж байна. Үнэхээр ингээд сонирхолтой гоё мэдрэмжтэй юм байна. За та манаас үзээд би ч гэсэн ямар ч мэдлэггүйгээр шууд сар 60 сая төгрөгийг хийчих боломжтой юу гэвэл ер нь бол хэцүү. Одоо бүртгийн жоохон бэкграундыг хуваалцахад өөрөө бас бүртээ хуваалцчих заяа. Өмнө 10 сая төгрөгийг ерөнхийдөө юу хийж исэн. Тэгээд нэг сараас ихсэн. Тэгээд тэр нь болонгууд нийт юу н хэд байж байгаад тэгээд тэн дээрээс нь хоёлаа томруулаад явсан тэр тэрнийхээ талаар чи өөрөө нэг сайн хуваалцтай бүртээ хүмүүстэй нэг ойлгуулад. За яг би нөгөө жирэмсэн болоод ер нь бол гэртээ суух болсон. Тэгээд онлайнаар яаж мөнгө олох боломжтой вэ? Яаж гэрээсээ мөнгө олох вэ гэж яг хайж эхэлсэн л дээ. Тэгээд ер нь бол нэг 9 сараас хичээлүүдэд үзэж явж байгаа. Тэгээд нэг сараас яг бодтойгоор эхэлсэн. Тэгээд эхлээд нэг 3 сая 500, тэгээд 5 сая, 10 сая гараад тэгээд цэвэр ашиг нэг дээдлэн 5 сая төгрөг бол хийж исэн. Тийм туршлагатай байсан. Энэ болонгууд dropshipping бизнесийн модель биш байсан. Яг өмнө бараа зарж байхад бол зарж байсан. Өмнө болонгууд хоёлаа e-commerce brand manager хийж байсан тийм. Brand manager хийж явахд ерөнхийдөө арай жоохон туршлагатай байдлаар явуулвал зүгээр мөн дээрэс нь e-commerce-ийн дөнгөж эхэлж байгаа хүмүүс жоохон сул тал нь эрсдэл өндөр гаргадаг. Мөн дээрэс нь юу цаг хугацаа их алддаг ялангуяа сампл оруулж ирнэ юмнуудаа ингэж юм тийм. Хоёлаа болонгууд өмнө бүртээ 10 сая гихтээ хийжсэн өөрийнх нь цэвэр ашиг нь 2-3 сая ерөнхийдөө бол яг сарын ажил хийжсэнтэй ерөнхийдөө бол ойролцоо байсан. Одоо хоёлаа энийг дуусгаж 60 сая дээр бол нийт ашиг нь хэд байлаа? Нийт яг цэвэр ашиг нь бол 25 сая төгрөг яг дансанд үлдсэн. Ер нь бол 30 сая төгрөг хүрсэн. Тэгээ хойр зүрийн хэрэглээнээ зарцуулаад цэвэр ашиг нь 25 сая төгрөг үлдсэн. Nice. Одоо жишээлбэл энэ дээр та бас нэг ойлгох хэрэгтэй юм болонгууд өмнө нь өөр бизнесийн модельийг хийж байгаа dropshipping дээр гол нь хурдтай тэгж явсны үндсэн дээрээс бид хоёр 40 хоногт яг 60 сая хийлээ л дээ. За чи энэ дээр хүмүүстийг яаж өмнө 10 саяг хийжсэн нэг сар над дээр орж ирээд тэгээ орж ирснийхаа дараа 40 хоногийн дотор орлогоо бүр 6, 7, 8 дахин ингээд нугалчихж байгаа юм. Яаж тэр хийснийг богинохон процесс гэж үзэж байгаа хүмүүстэй хуваалцаж бүртээ. Эцэн багшаахаа хичээлд орж ирээд маш эмгэгцтэй дистаралтайгаар үтсэн хичээлүүдийн бүгдийг үзэж дуусгаад тэгээд ер нь бол хурдан хэрэгжүүлээд явсан л та. Эхнээс нь тэгээд шууд ингээл бараагаа тестлээл ингээл хийх юмнуудын шууд дагаа тэгээ явсан. Тэгэхгүй бол ингээ нөгөө хичээлээ үзэж гин гээл зарим нь ингээл маш удаан үздэг хүмүүс байдаг. Талаас хэрэгжүүлдэг гууддаг бас хүмүүс байдаг. Тийм болохоор үтсэн хурдан хэрэгжүүлээл эхнээс нь явчих юм бол ер нь бол маш хурдтайгаар бизнесээ эхлүүлэх боломжтой тийм хичээл байгаа. Тийм болохоор ер нь бол автоматжуулалт гэл ингээл нарийн маш олон бас зүйлсүүдийг заасан байсан учраас их хурдтайгаар эхлүүлж чадсан болов уу гэж бодож байна. За окей, одоо энэ 40 хоногийн чаленж дээр аягүй олон хүмүүс ерөнхийдөө асуулт ирсэн. За тэр яг хэдэн асуултуудаас эхлээд суугаад явъя. Та дэс хараал энэ Instagram-аар би зөвхөн question-ороо явуулсах. Тэгээ энэ дээрс ерөнхийдөө ирсэн асуултуудыг асуу. Автоматжуулалтаа яаж хийсэн бэ? Meta-гийн гаргасан шинэ эйжентээр хийсэн үү гинэ? Багш яг Facebook дээр яг автомат сургалтын зарлагтаа шууд маргааш нь бидэрт хичээлээ ороод тэгээд тэрнийх нь ачаар үнэгүй автоматжуулалтаас хураад тэгээд маш их ажлаа хөнгөвчсөн. Яа тэгэхээр өдөрт 300 400 үнэтэй чатлна гэдэг бол маш их нэрийг зарцуулдаг, маш их цаг
хугацаа зарцуулдаг ажил. Тэгээ энийг бол автомат хариулагчаар шийдснээр бол надаас илүү ийдэг маш урт тийм ээ. Тийм хариултыг бол өгөө явцдаг болохоор цаг хугацаа хэмнэсэ. За тэгвэл ямар системээр бараагаа зарсан бэ гинэ? Ер нь бол эхлээд нэг $20-оор бараагаа тестлэн, бараан дээр нэг 5-аас 10 бичлэг хийн. Тэгээд тэр бичлэгүүдээ бүгдийг ингээд тестлэн. Тэгээд тэндээс бол аль нь явахаар бараа байна вэ гэдгийг бол 1-2 өдөр хараад ерөөхдөө бол мэднэ. Тэгээд хүмүүс их асуугаад утас хаягаа үлдээгээд урьдчилсан захиалгаа хийгээд мөнгөө байршуулад ихсэн. Тэгээд энэ бол явахаар бараа юм байна гэдгийг ер нь багштайгаа ярьж шийдээд тэгээд бол баалк ордер буюу ихээр нь бол захиалгаа хийсэн байгаа. Хоёлаа одоо жишээл хүмүүс эхлээд бараа нь яг шууд авчил хөхгүй бол хүмүүс юу захиалгаа хийдэггүй юм байлаа ч юм уу энэ тэрс айгуу түвэмлэлтүүд авдаг. Тэрнэр хоёлаа эхний ээлжинд бол dropshipping гэдэг чинь өөрөө хурд болон гүйцэтгэл хурд дээр айгуу сайн явдаг тоглоом. Тийм учраас маш хурдтай юмнуудыг турч үзэж хийх ёстой. За тэгээд тэрэн дээр болонгод хоёлаа эрсдэл гаргаад бусд одоо e-commerce ч юм уу брэнд маягаар үүсэж явахгүй байгаа учраас маш хурдтай яваад тэгээс бараануудаа турч үзээд бэлэн байсан бол яг бэлэн байгааг бол яг энийг яаж явуулах вэ гэж тэгж явахад хоёлаа бараа байхгүйсэн ч гэсэн юу захиалгууд хэрэг орж ирчихсэн тэрний хадлаар чи ер нь хуваалцааж. Ер нь бол ингэ таас ирэхэд хансанд мөнгө ороод ирчихсэн. Тэгээ юу үлээ гэж харсан чинь мөнгөө шилжүүлсэн гэж хүмүүс ütсэн тэгцээс тэгээ зуршлан захиалгуудаа авсан учраас тэр мөнгөөр бас ингээд баалк ордероо хийх боломжтой болсон. Тийм болохоор бас боломжгүй биш боломжтой юм байлээ шүү гэж хэлмээр байна. За хүндрэлтэй зүйл байсан уу? Хідэн бараа турч үзсэн бэ? Ямар шүү байваа гинэ. Нэлээд олон бараа багш руу явуулаад харуулсан. Тэгээ багшлахаар яг хамгийн сайн явах магадaltaй бараануудын манаас чагсааж өгсөн учраас тэдэр дээр яг төвлөрөөд эхлээд нэг 3 бараан дээр нэг тус бүртэн 5 бичлэг хийгээд эдгээр 3 бараагаа ер нь бол тестлсэн. Тэгээд нэг нь бол маш сайн яваад яг тэр бараагаас оруулж ирэх гэсэн чинь боломжгүй болж тараа. Тэгээд дараагийн 2-оо тестлээ тураадаг юм байсан тий. Тийм тураадаг юм маань. Тэгээд мэдээж хүмүүстээ бас яг үнэн зөв бараа зарах хэрэгтэй учраас дараагийнхаа бараан дээр төвлөрөөд багштайгаа нийлж байгаа гэж үзсэн. Явахаар бараа юм байна гэж үзээд бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн бол сонгоод тэгээд оруулж ирсэн. За энэ дээр хүмүүс ямар бараа зарсан бэ гинэ? Dropshipping-ийн нэг жоохон сул тал нь юу юм бэ гэхээр ямар ч хүмүүс хийх боломжтой. Тийм учраас би бүртөгийн барааг хийлчвэл та ч гэсэн яг одоо мэдэнгүүтээ зараад тэгээд бүртөгийн орлогыг нь автоматар шууд багасгах магадaltaй учраас би барааг нь ерөөсөө disclose хийгээд хүмүүст хэлэхгүй байгаа гэсэн үг шүү guys. Тэгэхээр энэ асуултанд бол хариулахгүй гэсэн. За тэгвэл ad-ийн талаар чи нэг хүмүүстэй хуваалцаач яг ads гэж юу юм? Ер нь бол boost болохоор яг нэг канал дараал зөвхөн нэг л бичлэгээ ерөнхийдөө 5 юм уу 10. Тэгээд $9 явуулж болдог. Харин найз менежер болохоор яг танд хэдэн ч бичлэг байна те 10 бичлэг бол аруулангийн зэрэг $20 явуулчих боломжтой. Тэгэхээр аль нь илүү өндөр одоо явах боломжтой байна. Тэр нь шууд өөрөө буудаад ялгараад гараад ирдэг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол маш их мөнгө хэмндэг. Тэгээд энэ найз менежерээр дамжуулаад үзсэн. Маш олон долларыг бол хэмнээд аль бичлэгээ бас үр дүнтэй явуулах нь тэрийг бас мэдсэн. Тийм систем байсан. Тэгээ багшийн хичээл дээр ерөөдөө яг яаж явуулах вэ? Яаж үр дүнтэйс мөнгөө хэмнэж явуулах вэ гэдэг бүх юм системтэйгээр байгаа учраас тэрийгээ үзэж яагаад хийсэн ба. Тийм. Энэ дээр та зүгээр богинохоо юмд харуулхад одоо ads manager би зүгээр өөрийнхөө дүрсэн мөнгийг яг одоо харуулъя л та. Энэ одоо миний ads manager-ийн дэнд $51,100 одоогийн байдлаар үрсэн байна. Монгол мөнгөөр одоо 170-80 сая төгрөг юм уу? Хүмүүс ямар их хэмжээний мөнгө үрсэн бэ гэж харж иж магадгүй. Гэхдээ яг үүндээ би бол нэлээд хэмжээний мөнгө хэмнсэн. Яагаад юм бэ гэхээр хэрвээ boost ч юм уу эсвэл мөн дээрээс нь одоо ad явуулахад хидэн тактикаар явуулдаг. Тэгэхээр тэр тактикуудыг нь мэдэхгүй, жижиг сажиг деталуудыг нь мэдэхгүй бол энэ $50,000 магадгүй $70,000, $80,000, $100,000 ч гэсэн байх магадaltaй байсан байх. Тийм учраас энэ их хэмжээний мөнгийг үрсэн юм шиг мөртлөө яг үүндээ мөнгө хэмнсэн байгаа гэсэн. Тийм учраас ads дээр маш чухал юмнуудаа мэдж явах нь айгүй хэрэгтэй гэсэн. За тэгвэл хоёлаа ad ерөнхийдөө хэдийг зарцуулсан бэ гинэ. Тэг яаж явсан тэрийг гэж нэг хуваалцтаа. Ер нь бол эхлээд $20 бараагаа тестлээд тэгээ ер нь бол халаадаг одоо багаар нэмээд тэгээд 20 байж байгаа. За явахаар бараа юм байна гэж үзэх юм бол дараа нь 50 болгоно. Тэгээд 100 болгоно. Тэгээд 200 болгоно. Ерөнхийдөө дээдл нь $200 өдөрт бол явуулсан байгаа нэг $700,000 төгрөгөөр. За хамгийн өндөр тэгвэл орлоготой өдөр чинь ер нь хэд байсан тэрийг өстой олцтой. Ер нь бол $200 яваад өдөрт бол нэг 100 гаруй захиалга орж ирээд нийтдээ 6 сая давсан өдрийн борлуулалт бол хийж чадсан байгаа. Тэгэхээр ер нь бол нэг $700,000 төгрөг зарцуулаад 6 сая төгрөг бол
олно гэдэг бол маш ихтэй ажилласан гэсэн. Чи одоо өмнө болонгоо чи өөрийнхөө богинохоо сторигоо хуваалцаж бүртээ чи өмнө юу хийдэг байсан? Өмнө юу хийгээд ямар цалинтай ажилладаг байсан? Тэрнийхээ талаар хуваалцаад одоо нэг хийснээр бас нэг хуваалцаж. Би болохоор хуульч мэрэгчлээ. Мэрэгчлэрээ 6 жил тасралтгүй ажилласан. Тэгээд ер нь бол нэг гар дээрээ бол нэг 4 сая төгрөг авдаг. Тийм байсан бол одоо яг өдрийнхөө орлого дээр сарынхаа цалингаа авч чадсан. Crazy. Нэргүүл байт юм байна. Яг хөө ингээд иймэрхүүнүүд ярингууд хүмүүс амар их өстө мөнгөний өнөөс явлаа муу хүн гэл тэгсэн мөртлөө хүн болгол яг үндэ мөнгө олохгүй л яага ажиллая гэдэг мөнгө олох ажиллая гэдэг өстө. Тэгэхээр мен дээр агуу болон тиймэрхүүнүүд гарч ирдэм байлаа. За тэгээд чи одоо сарынхаа цалин өдөрт олж үзлээ. Одоо ингээд бодтой юм өдөр болгоны чаленж дээр хүмүүст ингээд бүр дансаа харуулсан тийм үү. Тэгэхээр таад манд бүгд үзмээрөө л үзэж болно. Худлаа ирсэн юм ерөөсөй байхгүй. Тэр бүгдийг нь үнэн юунч нуулгүй харуулсан. Одоо тэгвэл бүртээ ингэж их хэмжээний тодорхой хэмжээний мөнгө олоод ингээд явж гин чамд одоо буцаад ажилдаа ормоор нь яамаар чи нэг өөрийнхөө буцаад хуульчаа хиймээр нь яамаар нэг сонирхолтой санагдаж байна. Тэрийг овалцаач. Яг одоо хувийн төлөвлөгөө болохоор үтсэн нэг ойрхон дахиад нэг төрөх бодолтой байгаа. Тийм болохоор нэг 5-6 жил үтсэн гэртээ бол сууж таарна. Тийм болохоор энэ бизнесээ ч гэсэн үргэлжлүүлээд бол явна. Тэгээ магадгүй одоо 6 жилийн дараа хамт олонтой болоод тий. Тэгээ буцаад хуульчаараа ажиллах бас сонирхол төрүүл бас мэдээж ажиллана. Тийм болохоор хөрвүүл ажиллана. Тэр үедээ биднээ тийм компанитаагаас ярьсан байгаа. Хана нөхөрчин бас саяхан надад кол хийгээд за сток баярлаа. Тэгээ би бас баг ажилласаа гард юм уу? Тэгээ бүтээ орд юм уу гэж тэгж ярьжсэн. Танд бас их баярлалаа гэж хэлгээл. За зүгээр. Өмнө нэг би бас ажилласаа гард юм уу гэж бодсон. Тэгэхэд бас арайч болохгүй юм шиг санагдсан. Одоо болохоор ер нь их тажгүй ер нь баг ажилласаа гарах зүгээр юмсэн. Тэрний хадлаас бүгд хаваалцал. Яг нь хүмүүс болохоор одоо ингээл өдрийн сарын цалингаас өдөрт ингээл бид хоёр хийгээдсэн болохоор бас ингээл ажлын 8 цаг ажиллаад бас хэрэг байна уу ч гэдэг юм ингээл нэг тийм жоохон сэтгэлээр унсан л да нэг хэсэг. Тэгээд мэдээж бас яг мэрэгчлэрээс ажиллаж байгаа болохоор тэгээд өөрийнхөө сонголтын асуудал тий. Тэгээд үгүй хамтдаа хийгээ явж болохоор бас гоё яана. Тэгэл өмнөөс санаа зовдөг лсэн л да яаж нөхрийнхөө цалингаар одоо гэртээ сууна ч гэдэг юм. Тэгэл юмдаас хүрэлцэхгүй одоо ингээл зээлмэл яах вэ гэж санаа зовж исэн. Гэтэ ингээ яг бурхан зохистой цагт нь ингээл яг бүх юмыг дүүргэж өгд юм байна гэдгийг мэдрээл сууж байна да. Одоо нэлээ хэд хэдэн асуултууд байна л да. Гэхдээ тэрнээс өмнө жоохон бүртээ хинбэ гэдэг талаар нь би бас хуваалцъя гэж бодол. Баахан л одоо нэг техникл юм яриаддаг хинбэ гэдэг нь хуваалцахгүй. Монголчууд бол би чи өөрөө христийн шашин машинтай бол биш бидгтэй гадаад сурдаг. Тэгээд манай найз зөвхөн одоо христийн шашинтай ч юм уу манай бол найзууд тэгээ ислам ч юм уу тэнтрийн шашин ч юм уу. Энэ дундаас ингээд хараад үзэнгүүт дотор нь баримталдаг одоо зан чанарууд гэдэг зүйлсүүд нь шашин болгоноос шалтгаалаад өөр байт юм байлээ. Одоо таад маань энэ одоо христийн шашны талаар яриад байна гэж лаг олон хүмүүс сонсоод тэгжиж магадгүй. Гэхдээ таад маань зүгээр нэг богинохон сонсоод бүртээг өөрийнхөө process дотроо явж байхдаа яг юу гэж явж ирсэн бодож ирсэн тэрийг нэг хуваалцахыг таад маань эйгоогоо түр жоохон хоошо тавьж агаад зүгээр нэг нь бурхны талаар нь одоо энэ зүгээр шашны талаар сонсоод зэсэ гэж зүгээр хүсэж чинь зүгээр бүртээгийн талаар сонсож байгаа тийм. Тэгэхээр бүртээ яг юугаар явснаа нэг хуваалцаач. Тэчмээ чаленж авсан. За би болохоор яг ингээд 2017 оноос хойш ерөөхдөө сүмж яваад яг ингээд бурханд итгэе. Энэ бол өмнө нь яг л адилхан ингээд буддын шишинд ээж аваад дагаал явдаг л хүүхдээсэн. Тэгээ яг ер нь бол хүний амьдралын зорилго юу лээ нэ тэрэг л бодолд автсан нэг үе байсан л да. Тэгээ яг хүн яг уналтанд ороод яг нэг тийм юу ч болоод гэдэг шиг хэцүү цаг үед бурхныг хайдаг юм шиг санагдсан. Тэгээд яг тэр цаг үедээ ингээд яг жинхэнэ яг бүтээгч бурхныг таньж мэдээд яг цөмж авч эхлээд амьдралыг их өөрөөр хардаг. Одоо ядчил ингээд хүний нүд хуурахгүйгээр чин сэтгэлээсээ ажиллах шудрах байх ингээд наад захын ёс суртахууны яг тийм зүйлсүүдийг их библиэс их сурч авсан. Энэ зүйлээр дамжуулаад бас амьдрал маань тэс өөр болсон л доо. Тэгээд яг 2025 онд 9 сараас гэртээ суух болоод ингээд орлого тасраад одоо яах вүлээ гэж бодож исэн чинь хичээлүүд яг тэр үед бас багш зааж эхлээл тэгэл явж исэн чинь 60 сая төгрөний зээл төлөгдөхөө
одоо цаганд толцсон байдаг. Одоо 1 сар үлдсэн бүр яах вэ гэд ингээд бодож исэн чи яг багшлахаар яг челленж зарлаад тэгээ яг тэрэнд нь би шалгарч таарад ингээд библиэлд болохоор бурхан бүх зүйлийг зохистой цаг бүх зүйл одоо боломж бол байдгаа гэж хэлсэн байдаг. Яг тэр зүйл нь яг биелэлээ болсон юм шиг санагдсан. Тэгээд яг энэ зүйлийг бас ингээд бүх зүйлийг зөвшөөрсөн бас бурханд их талархаж байна тий. Окей. Би бас нэг богинохон түүх хуваалцахад хүн амьдрал ямар ч тийм асуудалгүй эсвэл за өдөр тутмын юмнууд бол асуудалгүй. Гэхдээ яг том зорилго тавиад явж байгаа ч гэсэн өдөр тутмын хугацаа одоо хоол, унд, түрээс тэр гавь одоо хүмүүс яваал идэм байлаа. Би одоо 2024 оны 12 сард би болгоод Нью-Йоркт баг homeless болгоо алдаа. Байрнаасаа баг хөөгтөөд тэгээ баг найзчгүй болоод найз хүнтэйгооч муудалцаа баг салах дээр удлаа. Тэгэл ямар ч хоол идэгч мөнгө баг Нью-Йоркт гадаад байгаа аав ээжээс мөнгө гэх юм асуухгүйгээл би өөрөө юу гүрийгээл тэгж явж явах угаасаа хүнд нөгөө нэг өөр хинч байхгүй найзууд ч баг ингээл юу байхгүй би өөрөө ч баг холтоол те тэгж ирэнгүү түүний яг ганц хайдаг юм үнэн гэх юм уу те тэгж хайж ирэнгүүд нэг ганц угаасаа үнэн бурхан гэж байд юм байна гэдгийг тэр үед л ойлгож авсан. Тэрнээс өмнө олонгод бурхан гэж байхгүй юу яриад байгаа ээжтэй шийдлэх ухаанаар батлагдаагүй гэж ээжтэй муудалцуулсан. Гэж явжсэн. Би тэгтээ зүгээр үзэж байгаа хүмүүсийг заавал христийн шашин, энэ шашин, тэр шашин гэхээс илүү зүгээр бурхан гэдэг зүйл байд юм байлаа. Higher power буюу дээд хүчин гэж байд юм байлаа. Итгээд тэгээд явж явах бурхан өөрийн гэсэн нэг тийм бэлгшээлийн авдартай байдаг гэж бодвол чи өөрөө хичээгээд бүртээ одоо жишээлбэл өдрийн надад хэдээрэж үлээ би бүр цаг харахаа болоо ажиллаа явж байгаа шүү дээ. Тэгэж ингээд ажиллаад урдах юмаа хийгээд явж байхад энэ хүүхэд юм хийж ийн бэлгшээлийнхээ авдарнаас жоохон нэгээд тэгээд өгчээ. Бэлгшээл тэр автор дотор нь хангалттай их байж байдаг. Яг өгөх гингүүд нь хүмүүс нь буугаад өчтдөг. Эсвэл хангалттай ажилдаггүй, өөрийгөө хуурчдаг. Тэр л зүйлийг хийхгүй байвал амьдрал ер нь бол нэг тийм хэцүү бол биш л юм шиг санагдсан. Гэхдээ нэг тийж амар амьдрал сүртэй хийц юм шиг тэгж ярмааргүй л да. Гэхдээ яг зүгээр тийм хүн санагдсан. За дараагийн асуулт. Өөрөө сургалт заах үг нэ. Одоохондоо яах юм бэ? Манай багшийн сургалтыг үзээрэй. Таад маань description дээр оронгууд линк байгаа. Таад маань тэр линкэн дээр дарж ороод дэлгэрэнгүй сургалтууд юу байна? Миний одоо бүртээ заасан тэр зүйлсүүд бүгдээрээ байж байгаа. Таад маань тийшээ ороод бичлэгийн бүтнээр нь үзээд тэгээ өргөдлийн явуулмаар явуулаад тэгж болно шүү guys. За хот доторх хүргэлтийг яаж шийдсэн бэ гинэ? Одоо бол яг 2 хүргэлтийн компанитай хамтарч байгаа. Zipos Seat гэдэг. Ер нь Seat бол ирээнээс маш яаралтайгаар хурдан 4-5 хоногт бол бараа оруулж ирдэг. За Zipos болохоор SCP Logistics те манайхтай юу хамтарч ажилладаг тийм компани хичээл дээр ч гэсэн байгаа. Анарын сурагчид таад маань оруулах шууд таад бүх юмнуудыг тайлбарлаад өгч. Ер нь бол хүргэлтний хямдхан тэгээ хурдан гол нөгөө өмнө маш олон газартай хамтраад фейлж жисэн. Яг тэгэхээр аппликейшн вебсайт нь хөгжөөгүй газрыг болохоор хянахад жоохон хэцүү байд юм лээ. Тэгээ тийм юм хөгжсөн яг хянах боломжтой. Тэгээс мөнгөний чинь өмнөөс нь аваад өгчдөг тийм байвал маш их цаг хугацааг бас хэмндэг. За яг хэдэн төгрөгөөр эхэлсэн бэ гэнэ дараач асуулт. Хамгийн сүүлийн асуулт. Ер нь бол эхлээд $20 бараа тестлэх мөнгөтэй ах хэвээр. Ер нь бол бараагаа тестлэн. Тэгээ дараа нь бол үржсэн захиалгуудаараас ингээ мөнгө ороод ирнэ. Балк ордер хийхээр шийдэж ер нь бол 3 сая төгрөгөөр бол балк ордер бараагаа бүүнд нь татаж аваад тийм зарсан байна. Scale хийнэ гэдэг нь одоо орчуулбал томруулна гэсэн үг л дээ. За эхлээд бараа туршаад болж гэнэ болохгүй нөө захиалгууд орж ирж гэнэ орж ирэхгүй нөө мэдснийхаа дараа дараачихын тоглоом нь болонгууд бизнес гэдэг тоглоом болоод ирж байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр агүй олон хүмүүс тэрэн дээр фейлдэг. Би бас өөрөө тэгж фейлжсэн учраас одоо ингээд дөнгөж эхэлж байгаа хүмүүст scale хийх гэдэг агүй чухал юм байдаг шүү гэдгийг тайлбарч өгч байгаа. Тэр нь болонгууд энэ бараа яг потенциалтай бараа юу гэхээсээ илүү зохио энэ ямар ч болох юм байна гэдгийг мэдсэний дараа нь тэрийг бизнес гэдэг өнцгөөр хараад систем гэдэг өнцгөөр хараад томруулаад явах нь агүй чухал. Тийм учраас бид яг тэр системээр би бас бүртээ агүй сайн заахыг хичээсэн. Тэгээ тэрний үндсэн дээр бас тодорхой хэмжээнд бүртээ маань явсан болоо гэж бодож байна. Өөрөө маш хичээсэн. За тэгээд битүүр болгоод 1000 бараа захиасан те 3 сая гаруй төгрөгөөр бараа маань ч гэсэн айгүй гайгүй тавьж таарад тэгээд эрүүл мэндийн бараа тэгээд тэрийг эрүүл мэндийн учраас бас нэлээд 3 байтугай барыг нуугалсан. Тийм учраас ерөнхийдөө ашиг марч гэсэн нэлээд өндөртэй байж тэгэж юу 30 гаруй сая төгрөгийн цэвэр ашиг ерөнхийдөө ойлголтоор хийгээд дуусгасан байна. За одоо бүртээ маань тэгвэл өнгөрсөн 40 хоногийн хугацаанд чи юу болов яав энийг чи нэг базаад хэлээч одоо хоёлаа юугаар явав те. Тэгээ дээрэс нь гэр бүлийн хувьд ч юм уу чи өөрөө нэг бүгдийг нь сайхан базаад хүмүүстэй хуваалцаач. За юуны өмнө болохоор ингээд бүх зүйлийг ингээд
зөвшөөрсөн бурханд талархмаар байна. Тэгээд дараа нь болохоор ингээ өдөр болгон зааж сургаж дэмжиж байсан багштай бас маш их талархмаар байна. Тэгээд энэ амжилтанд бас хүрэхэд бол ганцаараа байгаагүй. Ард маань болохоор гэр бүлийнхэн маань байсан хамтдаа бүр ингээл захиалгандаа дарагтаад 100 гаруй хүн рүү өдөрч ярих шаардлага үүснэ. 200 300 чатны бас захиалгуудаа шивнэ гэдэг бол маш их ажил өгдөг. Тийм болохоор гэр бүл маань бүр сүүлдээ хамтдаа яриад манай аав хүртэл тэгээд манай жоохон дүү маань хүүг маань хараад тэгэл босны өрөөсөө уцтай зуралтай л 2 цагаас өмнө захиалгаа шивэхтэй бүгдээрээс цагтаа уралдаал уцаар яриад захиалгуудаа шивэл тэгж ажилласны хүчинд үтсэн энэ амжилтанд хүрсэн болов уу гэж бодож байна. Тэгээд бас өөртөө ч гэсэн бас талархмаар байна. Тэгээд мэдээж энэ олон цаг суугаад ажиллахаас амархан байгаагүй. Тэгээд шөнө бас их ажилласан. Тэгээд ингээл тийм бас их хөгжсөн л дөө. Тэгээд тийм байсан болохоор бас их урамтай байсан. Тэгээд олон шин зүйлсүүдийг бас сурсан. Тэгээд бас өөртөө талархчих. юм байна. Nice. За тэгээд бүртээ маань өнгөрсөн 40 оны хугацаа ингээд юу сайн хичээлээ. Би одоо ингээд өөрийнхөө би ч олон сурагчтай бүртэйг бас сонгосон шалтгааныг дүнгийн сайхан бас тайлбарсан. Тэгээд дээрэс нь мэдлэгийг би өөрийнхөө зүгээс хангалттай цацаж ингэж өгч явахт үйлдэл авахгүй ч юм уу юм хийхгүй хүмүүс айгүй хэцүү байдаг. Тэгээд нэг юмыг турч үзчихэл зааз болохгүй маань гэд нэг тийм ганц бэлтгэл хийснээр маргааш нь тэмцээнд орсноо медаль авахгүй болгоо. За би сакс гэж өөрөө худлаа юм байна гэж байгаа яг адилхан тий. Яг тиймэрхүү зан чанартай хүмүүс амар их байд юм байлаа. Бүртөө тийм байгаагүй. Мэдлэгүүд явуулаад гяс нэг хийж одоо энэ автоматжуулалт ингэж болж энийг гяс хийгээрэй гэхэд хурдан хийгээд тэгээ бүх юмнуудыг гяс хийгээд гэснээс илүү дагуулж хийжээс учраас үр дүн бас агуу сайн гарсан гэдгийг таадтай бас ойлгуулж хэлмээр байна. Бүртөө манай finally үзэж байгаа хүмүүстэй чи одоо агуу олон хүмүүс тойлоо чинь 40 хоногийн хугацаанд бидний real-үүд хитэн сайн Монголын хүмүүсийг баг хитэн нугалсан үйлдэлтүүд ер нь нийт тоогоор бол авлаа шүү дээ. Тэгээд чи дүүнер ч вэ өөрийнхөө хүмүүс ч вэ гэртээ сууж байгаа ээж нар ч вэ те ах эгч нарт аюу олон хүмүүст урам зориг өгөөд хоёулаа нэг хийх боломжтой шүү гэдгийг нь харууллаа. За чи finally юу гэж хүмүүстэй хэлмээр. За юуцсэн 40 өдрийн турш ингээд хасралтгүй дэмжээд бас үтсэн хүмүүстэй баярлаа. Муулж исэн хүмүүс ч байсан. Одоо баяа аялаа 2 хүүхэдтэй. Бодлоо юм үдэн гэсэн хүмүүс ч байсан. За би бол тийм баян цоцлон биш. Бид баярлалаа яг энгийн тийм гэр бүлээс гаралтай. Яг л өөртөө зүтгээл яг ингээд энэ зорилгот хамтдаа хүрсэн. Тэгээ багш маань хичээлийг та бүхэн үзээд бас миний араас ингээд энэ зүйлийг боломжтой байна гэдгийг мэдрээд яваасаа гэж хүсэж байна. Гол нь яг үйлдэл болгоорой, хичээлээ үзээрэй. Тэгээ бүх юм ингээд системтэйгээр ингээд заагдсан байгаа учраас та бүхэн үдсэн хичээлээ үзэх юм бол ингээд миний араас ингээд энэ амжилтанд хүрэх боломжтой байна гэдгийг биеэрээ мэдрээд ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд баярлалаа. Okay, nice. За. Бүртээ тэгээд маш том баярыг хүргэе. Тэгээд удахгүй хэдүүл хэллэрэнгүй мэдээллээр дэ 40-гээ таад манаас бүгдийг нь үзээрэй гэж хэлмээр байна. 40 өдрийн чаленжуудыг таад манаас юу агай олон хүмүүс над руу ч юм уу бүртээ рүү ч юм уу яаж одоо ингэж хийх вэ гэдэг ерөөдөө мэдээлэл авъя гэж бичдэг. Таад манд дэлгэрэнгүй мэдээллийг амаар ойл энэ description дээр линк байгаа. Өмнөөс хэлсэн тийшээ ороод тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг аваарай гэж хэлэхээр шүү. За бүртээ баярлалаа. За тэгээд бүгдээрээ нутгаа холбогдсон. За bye. Bye. Баяртай.